Меня охватит. Санаа хүрэлцэн ирсэн эрхэмсэг хүндэт ой татагтаанараа эрхэм хүндэт зочдоо хаврын гадаг сарын ширийн 12-ны бэлэгт цагийн өдөр хүрэлцэн ирсэн эрхэм зочид та бүхэндээ энэ сайхан өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Өргөн дулаан цаг ирсэн хаврын сайхан өдөр байна. Өнөөдрийн энэ сайхан өдөр болгоос бид бүхнийг энд хором цуглуулж олон сайхан эрхэм зочид хүрэлцэн ирэх болсон эрхэм шалтгаан Эгэл даруй хэрнээ хөдөлмөрч эрхэм хүмүүн Батболдын ариун сайхан нэмэг эрхэм хүмүүний хамгийн анхны орон бүтээл хамгийн анхны ном болох жигүүр ургуулж өгсөн тэрмийн хэмээн өргөжсөн үгийн зохиол буюу нэгэн сайхан орон бүтээл өнөөдөр энд мэдээж бид бүхэн хамтдаа энэхүү орон бүтээлийн энэхүү номын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа ийггүй гэхэд бид болжээ. Та бүхэн халуун сайхан хамтдаа шилдэг өргөн байхыг хүсье. Хүн амьдралдаа гурван зүйлийг хийх нь өөрийн буянтай учир шалтгаантай зүйл байдаг юм аа гэж монголчууд бид ярьдаг. Түүний нэг нь болоос үр хөвгтөнд төрүүлж гэж хүмүүжүүлэх. За, ургамал бод тарих. За, гурав дахь нь бол ном бичих гэсэн гурван эрхэм үйл байдаг гэж ярьдаг. За, тэгэхээр өнөөдрийн хувьд бол бид бүхний хайртай дандаа бид одоо ариун нагийн маань хайртай дотны хүмүүс сугалсан байгаа. Ариун сайхны маань хувьд бол өөрийн бодол оюундаа сэтгэлдээ бодож явсан тэрхүү ертөнцөө цагаан цаасан дээр буулган бичиж ийм сайхан уран бүтээл болгон бид бүхэнд бэлэг байхаар өнөөдөр бэлэн болсон байна. Дахиад нэг хамгийн сайхан амжилтыг хүсээд алга ташлтыг бэлгэлье. Энэхүү номыг бүтээхэд олон хүний
тусалцаа олон хүний гар бие оролцоо орсон. За ялангуяа олон ч хүмүүсийн эрдэмтэн мэрэгдийн оюун санааны дэмжлэг бас орсон ийм сайхан уран бүтээл болж байна. Энэхүү тайлцнаа өнөөдрийн энэ сайхан арга хэмжээг эглүүлэн тус намын редакторлсан эрхэм хүмүүнийг энэ тайлцнаа хүндэтгэн мөрья гэж бодож байна. Бид бүхний сайн мэдих дээвэр дээр суудаг Карлсоноос эхлээд Бернард Шоу, Клеопатра гэдэг сүүлийн үед бол бас нэлээд монголчуудын шийдвэр үүсэж байгаа. Цезар, Юлий Цезар ба Клеопатра гэх энэ дэлхийд алдартай жүжиг. Энэ мэдчлэн олон сайхан жүжиг, хайс дэлгэцийн олон сайхан уран бүтээлийг эх орныхаа энэ хэл дээр орчуулан хөрвүүлж олон нийтийн бүтээл болгож байгаа. Бичээж Нормын бүрэн даваг ахыгаа энэ тайлснаа та бүхний халуун нарт ашиглаад хүндэтгэн мөрья. Yes. За, юу хийхийг мэдэхгүй. Би ч одоо авьяас наман дээр асгарч идэг юм биш ээ. Яаж игээд болж игэл одоо урахтай хүний араар суух хэрэгтэй юм байна. Гэхдээ энэ номын талаар бид хэлье. Ер нь ном бичих гэдэг бол их зэрэг шүү. Өөрийнхөө чухам хаанаас нь тасч авч байгаа юм, биенээсээ тасч авч байгаа юм, сэтгэлээсээ тасч авч байгаа юм бичнэ гэдэг бол тийм юм биш. Тэгээд тусмаа энэ ном бол жишээ байгаа үстэй. Энэ хинчиж ихтэйхэн нэрнч гэж нэг зүрхтэй биш. Ийм ихтэй ном байгаа. Ихтэйсэн ийм муу хэлэх гэдэг юм биш ээ. Энэ багтах гэж юу зориод ингэж хэлж байгаа. Энэ дотор зохиолч уншаад үзэхээр хэдэн зохиолч явж байгаа хэргийн эхтэр онц зүг баг. Ийм л номдоо тэгээд амарын уншаад үзээрэй. Сүлд нь хэлэх нэг юм байна. Над дээр энэ номыг уншаад байсан. Чи одоо хаанаас сонсоо хэн гэдэг хүн энэ тухай хэлээд бариад ирэх гэсэн чинь таны тухай аягүй л байт юм байл шүү дээ. Би ч уг нь бол иймэрхүү юмд идэвхтэй оролцдог биш. Жаахан нуур бүлээгдэлтэй хүн. Тэгээд уг нь аксүрхи хатгамдаг өрөөд энийг мөн уншаад өгөөч гэх юм бол чинь загнуулаад ингээ уншсан. Саяхан номын жаахан сааруулсан хэлэх гэсэн сэтгэлийнх нь одоо номон дотор нь байгаа нэг үг байгаа. Юу вэ? Мэдрэмж гэдэг үг. Тэр мэдрэмж гэдэг үгийг цөөлсөн хүн бол би ховлогдсон гэх үү. Тийм байгаа бол тэгж санагдвал та нар намайг миний буруу гэх гэж бодоорой. Уучлаарай. За ингээ байна. Сүүлд нэг юм байл. Хийсэн юм байлээ. Их зэрэг энэ бол өөрийнхөө амьдралаа сэтгэлээд юм уу? Сэтгэлийнхээ амьдрал дотор туусны байдал юм уу? Асгаж байгаа энэ ном гаргана гэдэг бол их том зэрэг. Тэгэхээр энэ зэрэг нэг удаагийн үйлдэл биш басаа гэж бодож байна. Ингэж ярив даа. За. За маш их баярлалаа. За нөгөө эрдэмтэй хүн даруу гэж нэг үг байдаг санагдаж байна. Үнэхээр бас том төлөв даруу. Одоо энэ хүн бол үнэхээр ингэлгүй ийм сайхан хүн байгаа шүү дээ. Дэлхийн олон сонгодгийг гайхамшигтай тэр урлагийг монголчууд бидний бас оюун тархинд амьлуулж нааш нь ойр туурч өгч гэсэн ийм сайхан ажилтай баяртай юм аа. Ингээд манай Ариунагийн маань анхны энэ сайхан номыг редактороор хийж өгсөн эрхэм хүмүүн бичээж Нормын бүрэн даваг ахта баярлалаа. Танд эрүүлийн ганцхан хамгийн сайхан бүхнийг хүсээрэй. Энэ бол өөрөө маш том цагаан буян байд юм шүү. Мэдээж хэрэг бас анхны юм гэдэг өөрөө хэцүү тийм ээ. Бас сая хэллээ үнэхээр зориг шаарддаг. Асуудал бэрхшээл зөндөө байдаг. Зөвхөн өөрийнхөө бодоод яваад байж бас болохгүй тийм ээ. Бас уншигч түмэнд
сонирхолтой бөгөөд илүү ойр болгохын тулд бас редактор гэдэг хүн заавал байдаг учиртай. Тэгээд ийм мундаг хүн редактор хийсэн байна. Баяр хүргэе. Замун мөргөжлөн энэхүү тайзнаас бас сэтгэл хийж сайхан үе хийх бахаа гэдэг. Энэхүү тайзнаа нэгэн эрхэм хүмүүнийг бас урья гэж бодож байна. Мэдээж хэрэг арай эрэг байгаа юу тийм ээ? За энэхүү жигүүр ургуулж өгсөн термин гэдэг энэ сайхан ном бүтгэд олон хүний оролцоо чухал байдаг. За өмнөх үгийг бичсэн Монголын зохиолчдын эвлэлийн шагнал зохиолч Яруу найрагч Дорж Сүрэнгийн Отгон цагаан гэж мундаг эрхэм хүн бий. Тэгээд хараахан гэрж амжаагаа авах шиг байна. Хожим хаан хүрээд ирвэл бас сэтгэлийг сайн хамтдаа сонсноо. За энэхүү номыг бас та бүхэн тун удахгүй бас та бүхэн ар дээр очиод унших байх. Олон сайхан сонирхолтой зургуудыг бас шигтгэж өгсөн байгаа харагдана. Номын зургийг Бямбарчингийн Баяр тод хэмээн эрхэм мундаг бас уран бүтээлч зурсан байгаамаа. Баяр хүргэе. За бас одоо төлөв дараа ерөнхийдөө бас үгийлээ чэ тагс за бай тэгээд энгийн дараагаараа ингээс авах байж байгаа. За мэдээж хэрэг бид нар бас орчин цагт амьдарч байгаа. Хүмүүс бас энэ номыг бас гаднаас нь харна шүү дээ тийм ээ. Хавцан дээр байгаа зураг эрдэнэс аваад зураг тэр жинхэнэ номын материал гэдэг бүх зүйлс хүний анхаарлыг бас татж идэг тийм ээ. Тэгэхээр бас хавцыг Эрдэнэ хоёрын бүрд орж ирэх бас мундаг нэг юм. Энэ хавцыг бас хийж өгөхөд тусалсан байна. Баяр хүргэе. За гэдэг ийм сайхан уран бүтээл бид бүхний гар дээр том удахгүй очиж бэлэн болсон байна. За бүгд хэлмээрье. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд үнэхээр яг миний хайртай дотны намайг үргэлж дэмждэг чи чадаад өгөөшлаад юундээ айсэн гэдэг үргэлж зоригжуулж идэг яг яахын аргагүй миний татлын хүмүүс ирсэн байх зарим нь яг ирж амжаагүй хүмүүс бас их баг шүү байна. Тэгээд энэ хүмүүний хэн номинал нэрсэн та бүхэндээ маш их баярлалаа. За наадах ташдыг ер нь хамгийн гоё чангаарлыг цааш ташаад өгөөрэй. Шоо чамташээ. Энэ бол та бүхний сэтгэл шүү. Түрүү бол редактор маань бас хэлдэг шүү. Энэ бол нэг удаагийн биш байгаасай. Цаашаа ингээд биш олон ном зохиол бичээрэй гэсэн ийм гоё төлөв зүгийг гоё хийж өгсөн шүү. Тэгээ та бүхний алга ташилт уг номын зохиолч Ариун над маань маш том сэтгэлийн эрч хүч болж очиж байгаа гэдэгт итгэлтэй байна. За ингээд номынхаа зохиолчийг хүндэтгэлийн суудалд өрж байна. Бид хоёр бас зүгээр нэг үг хэлээд өнгөрөх биш. Бяцхан ярилцлагын хүрээнд бас та бүхэндээ сэтгэл хуваалцаж цагийг өнгөрүүлье гэж тохиролцсон байна. За хоёулаа гоё байраа эзлээ сууч. Дээшээ хүртэл хийж үзсэн, зөөгч хийж үзсэн, цэвэрлэгч хийж үзсэн. Энэ бол бүгдээрээ л мэржил. Тийм болохоор амар олон хүнийг хараад зан ариш тэгээд миний ном болохоор ер нь бол амьдралаасаа би сэтгэлсэн мэдээж байгаа юм эсвэл яг өөр сториуд байгаа. Гэхдээ бас яг 100% бол бас миний амьдрал биш чинээс бас ингээд тийм болохоор яг чамч юм байгаа. Мэдээж нөгөө нэг амьдралд нэг ингээд хүчтэй хавцан шахах хүнээс бил насан туршдаа үлдэх шиг яг тэр хэсгүүдийг л энэ номдэр шийдэж өгсөн энэ бүрэн тав. Тийм болохоор тийм хэсгүүдээр надад байна нөгөө тэмцүү өгч ирсэн. Илүү ингээд зүйлүүд өгч мэдлээд өгч гэх тийм хөө би нэрээ тийм амар тийм хүн юмыг өнгөцгөн хараад хэлээд удаа дараа нь бодож үзэж байгаа. Би нэг одоо баг 4-5 жил баг тагтаа штэ. Тэгээд бүр таах яаж яг өнөөдөр магадгүй би нэг 10 жил таахаас магадгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо хүний ачаад бүр хэсэг цаг хугацаа төвчлөө энэ гэдэг сууж байгаа. Бус эзэмшсэн мэрэгжил болоод тэнд хийсэн зөндөө олон кино уран бүтээлүүд байна да. Та бүхэн номын
хамгийн арын хэсгээс олж харах болно. Одоо хийж байгаа ажилтай холбоотой бас бид бүгд бас сонирхолтой зүйлсийг хуваалцаж гэж хүсэж байна л да. Кино бүтээлийн талаас. Тэгээ ер нь бол яг энэ өөрийнхөө ажиллаж байгаа салбартыг цааш ямар алсын хараа ibiтэй барьж байгаа вэ? Жишээ нь Монголдо ч гэдэг юм уу кино урлагийг хөгжүүлэх тал дээр ч гэдэг юм уу цаашаа бодож байгаа ямар нэгэн зүйл байгаа юу гэдэг би цааш асуултаар ярьсан. Ерөнхийдөө нэг уусахтай шиг өргөө байна гэж бодож байна. Мэдээж солонгос нэг л зорилго хүсэл тэмүүлээд тэр нь тэгээд мэдээж кино хийх. Уран сангийн киноны зохиолын хаваар 50 хүчтэй байна. Тийм кино одоо очиод тийшээ гэж байгаа. Вау, за тэгэхээр кино болсон нь шүү дээ тийм ээ. За баяр хүргье. Тэгэхээр бас имаа зөвхөн ном хийдэггүй. Цаашлаад бид бүхэн дэлгэцсэн одоо хэлбэр бидний оюун санаанд бас хүрхнэ. Тэгээ би ингээ сайн ном барьж суулгах төвчээр алдаад хамгийн сүүлийн өгүүлбэрийг уншчихлаа л та. Тэгээд энийг уншаад өчөд болох уу? Эсвэл онцгой мэдчих юм уу? За тэгээ өөрсдөд нь уншуулж тэгээд энэ түрээд бас мэдээж олон зочин ирсэн байгаа учраас та бүхнийг чилээгээд явах уу? Энэ дотор бүх зүйл асуултын хариулт бүгдээрээ байж байгаа болов уу гэж бодож байна. Намайг нэг өдөр дуусчихсан өглөө болсон бодлоо. Хатааш байгаа юм шиг би намайг дуусчихсан баяр таатай хэрэгтэй байсан. Манайхаа чи ч одоо юу бичиж юм шийдэж надаас хэлээгүй шууд зайлшгүй төгөлөлийн одоо энэ юу яадгийг хуанаас асууя гэдэг. Ерөөсөө зүгээр 100% надад байна хэлчихсэн. Тэгээд өөсөө миний аав тэгээд яг цаалттай тань шиг байсан. Миний ах тэгээд дүү тэгээд ээжтэй маш их баярлалаа. Тонцаагч бас ирээгүй. Тонцаагч руу ярьсан чинь бас надад бас яг тэр үгийг яг дугаарыг надад өгсөн. Тэгээд пүрэв дааг ахруу зарласан чинь тэгээ хоёулаа нэг кофе шопт уулзъя гэдэг. Тэгээд бид хоёроо уулзж ийсэн. Би түүнийг бол яг жилийн өмнөөс бас ингээд нөгөө мэддэг байсан. Утган цагаан хэлсэн хайр танилцуулаад тэр үед нөгөө завгүй байжсэн болохоор бид хоёрт ингээ ярих боломж юусэн олдож байгаагүй. Тэгээд ирчээд нөгөө Клеопатра жүжигийг үзчихэд бас яг гадаад нь явж ирсэн нөгөө амар олон хүмүүсээс хүрээлүүлчихэд бас мэдлэг гэсэн чинь намайг танихгүй бол яана гэж. Тэгээд бас мэдлэг чадаагүй байсан. Тэгээд тэр кофе шопт яг хамгийн хүрээнд аваа. Тэгээд дотор нь бол зөрөгтэй байвал гоё бодлохоор байна гэд. Тэгээд бас нөгөө л ахыгаа манай ах одоо миний менежер юм байна шүү дээ. Тэгээд ахтаа бас хүүе зурдаг хүн амт байна уу гэсэн чинь. За нэг хүний дугаар өгөөч өөрөө ярьч. Ерөөсөө бүгдээрээ би даалгасан аа. Утас зохиол явуулсан юм шиг. Тэгээд тэгсэн чинь нөгөө баяр татахтаа намайг холбож өгсөн. Тэгээ баяр татах болохоор ахын дөө яг ямар агуулгатай зураг сайхан мессеж биччихгүй. Агуулгыг бичээд явуулсан. Маргааш нь зурчлаа мөрөөд ирээ. Тэгээ гэртэн очсон чинь тэр хүний гэрээс нөгөө нэг бүр тэрийг би бүр нөгөө хэлж мэдгүй дээ. Одоо нөгөө зураг гэдэг чинь өөрөө өмгийн бодог байдаг шүү дээ. Бодогны үнэр бүр ямар гоё байдгийг уран зураг тэр дүрслэл тэр хүний дотоод ертөнц би ингээд нөгөө одоо номоо хийж аялж байхдаа би асар олон гоё хүмүүстэй ингээд учирсан намайг хэрэгждэг хүмүүс ямар их байдгийг бас ингээд ёо мэдрэмж гэж ярихаар бүрэн амар их мэдэрсэн. Тэгээд баяр татахтаа бас маш их баярлаа гэж хэлмээр байна. Тэгээд мэдээж ном болоход сая хийсэн нөгөө нэг амар чухал гэдэг гэдэг. Тэгээд надад найз байдгийг. Тэгээд энэ номын нөгөө дизайн надад хатсан бас юм гэж баг надаас илүү тэр чинь яг уу энэ чинь яг уу тэгвэл ийм юм биш үү гэж баг надаас илүү зовоод одоо энэ бүх одоо энэ стэм яг энэ завруудыг бүгдийг гаргаж өгвөл нэг найзгаа хүртэл илүү 6 даруулах хэрэгтэй юм байна гэж хүртэл гоогаад тэгээд яг тийм үнэхээр
үнэхээр гоё номын хавцтай болсон байна гэдэг хүмүүст их магтуулсан. Тэгээд пүүжэндээ бас маш их баярлаа гэж хэлмээр байна. Мэдээж бас номны гэж их бэлтгэл гэж амар том ажил байдаг юм байлаа. Би зүгээр сайхан мэйлэр шийдээд болчдгийм байх гэсэн чинь тэр чинь бас өөрч тайван гэдэг ухаан зардаг. Тэгээд эд бас хараахан ирж амжаагүй юм шүү байна. Сансар туяа гэд ихч байгаа. Миний нөгөө номон дээр их бэлтгэлийн хийж өгөө. Энд чи яаж, тэр чи яаж гэдэг над руу өдөр болгон бас залгаа хилжсэн. Тэр ихчдээс баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд мэдээж нөгөө бүгдэнд ингээд нэг нэгээр хэлмээр дааж цаг байхгүй бас хүмүүс залхаж байгаа гэдэг шиг. Тэгээд ингээд энд хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ маш их хайртай шүү. Баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа. Маш гоё байна. Дахиад гоё өшөө чанга хадаа шаа бүгд. Хэсэг шиг яшин. Одоо ном бүтгэд оролцсон бүх хүмүүстээ чинь сэтгэлийн хасаа талархлыг бас сая тааснаас илэрхийллээ. Мэдээж хэрэг зохиол, ном бичнэ гэдэг за ер нь хүний амьдрал амжилттай явахд бол арга гэрийн нөлөөлөл бас маш чухал байдаг шүү дээ тийм ээ. Хамгийн цаантай дутны ойр хүмүүс бол аав ээж ах дүү нар гэл тийм ээ. Арга гэрийн хүмүүсийн дэмжлэг өөрөө маш чухал байдаг. Энэхүү тайзнаа би манай ариунаа маань юусе ихээс гуруулсан байна. Нэг ах нэг дүүтэй тийм. Тэгээд төлөөлөөд сая бас хэллээ номын ардлалд энэ гоё бүрдүүдийг бичиж дүүгийнхаа энэ үйл хэрэгт маш сайхан амжилтыг өсөж өрөөсөн. Алдар сайхан ахын энэ тайзнаа бас та бүхний арга таштай хөндлөн мөрья. Сэтгэлийн сайхан үнийг хэлэх байх гэж бодож байна. Хаттай үлээ хацгаа. За ямар ч хэлсэнд хурц ирсэн та бүхэндээ бүгдийг маш их баярлалаа. Айлын том болох айл тэрийг авч явах. Үгүй яаж бас нэг хүний дэйт аваа явуучих юм бол гэж маш их боддог. Өнөөдөр ингээд дүүгийнхаа номын нээлтэн дээр ирээд би дүүгийнхаа номыг юусэн нээж үзэх баг. Айгаад нээж юм бол юунд орчих юм бол миний дүүгээс бас юу гарч юу бас хүн таниулах юм бол гэж би яасан. Одоо хүртэл уншиж чадаагүй баг. Зэрэг хүрхгүй. Тэгээ бас өөрөө бас нэг юм жоох юм оюун зөвлөх хүмүүсээр бас намайг бүгдээс их уучлаарай. Уурлахад маш хэцүү юм байна. Яг хөө амьдралын нэг түүчээ эцэг эхээсээ гуруулаа хүний дэйт авчихсан гэж хичээж явж байгаа энэ зам энэ сайхан үйл хэрэгт нь би ямар ч үсэн дүнгийг хинэж дороо оруулахгүй юмсан сайн сайхан явуусаа л гэж хүсдэг. Тэгээд энэ анхныхны уран бүтээл дээр ерөөсөн номын төрөөр хэлсэн бас уншаагүй нэг хооцооч бас эргүүлээгүй тэгсэн мөртлөө маш олон хүмүүстэй холбож өгч бас ах минь надад менежер боллоо гэж. Би амьдралын менежер байхгүй. Тэр чиг. Ямар ч байсан энэ номыг би өөрөө удамдаа савж байгаад маш их баярлж байна. Одоо миний ураг төрлийнхаа одоо миний хамаатай сад ураг төрлүүд одоо аавын талаас нь ч юм ийм талаас нь ч юм. Энэ ингээ байгаа тохиолдолд энэ нэг амар маш миний хувьд бол маш хүндэт. Ламаар бол супер ном бичээд удамдаа үлдээдэг. Дүүмнөө чадсан болохоор өөртөө жигүүр уусан болохоор энийг удамдаа үлдээсэн. Тэгэхээр энэнд маш их талархсан. Маш их дэдийг хүссэн. Тэгээд би өнөөдөр бахарчаа гэж юусаа хэлэхгүй болоогүй.
Тэгээ түрүүний өөрийнх нь хэлсэн би хүнтэй суугаагүй гэж ингэж ярьж. Чи хүнтэй сууц энэ ном чамд бүх юмыг өгсөн. Энэ ном чамд маш олон хүрээллийг өгчлөө. Тэгэхээр миний дуу бол ихтэй байгаа гэж би зүгээр энэ аргалт нь бас дөрвөн бүрт хэлээгүй. Бас өөрөө бас тодорхой хэмжээгээр бас нэг маш том ухтхууныг бас өөртөө бий болгочих юмсан. Маш олон үгийг бас үгийн сайхныг бас өөртөө бий болгочих юмсан гэж хүсэж тэмүүлсэн учраас би дүүгийнхээ нэг ганцхан хуудсан дээр нэг дөрвөн бүрт бичээд өгөө гэсэн л баярлалаа талархлаа гэсэн үг. Энийг бас та бүхэн ойлгож аваарай. Тэгээд удамд нь мөрөлж ирсэн хамгийн сайхан түүхийг удам угсаан дотроо бүтээлцэж төмөн олон мөрийг урсгал гол шиг үерлүүлж хүсэн маш их баярлалаа. Сайхан болгоныг хүсэж хүмүүстээ заяа төрөөр орж ирсэн чи бид хоёр бивнийхээ сүйдийг дарж төрсөн ах トゥ хоёр юм аа гэдгийг бас хэлье. Тэгээд ямар ч үед дүүгийнхаа одоо тэр жигүүрлэх гэдэг тэр жигүүрэнд нэлээд сайхан дэм болоод өөдөө сайхан хөөргөтнө. Одоо араас нь би уцыг ингээд татчих болно гэдгийг бас хэлье. Тэгээд миний дөө амжилттай сайхныг бүтээгээд дүүрэн сайхныг бэлэгдээд оюун ухаан мөрт чинь мөр орж ирлээ холбож яв. Сэтгэл оюун чинь зам дээр туулж яваад гэдгийг хэлж. Тэгээд За маш их баярлалаа. Үнэхээр сэтгэл догтлуулсан ийм сайхан мөч байна. Алдар сайхан ахтанд бас аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөө чин сэтгэлээс энэ тайзнаа догтлон баярлаж баярын өрнөөс унтай сайхан сэтгэлийн сайхан үгээ хэллээ. Танд хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Дахин нэг сайхан алдар ташлыг бэлгэлье. Үнэхээр үнцэнтэй ийм сайхан цаг мөч өнөөдөр бас өрнөж ийн гэж бодож байна. За үргэлжлээд бас энэ тайзнаа гарч ирж сэтгэлийн сайхан үгээ хэлж урам хайрлах хүмүүс байвал чөлөөтэй энэ тайзнаа өрий гэж бодож байна. За тайзнаа за найз минь. Өчигдөр сайн байцгаана гэж ирсэн. Ихэм та бүхэндээ сайхан үдшинүүдийг өгье. Найзтай баярлалаа. Тэгээд бид ээж аваас өссөн тийм ялахын гинэн айцыг минь хөрөн мөргөөсөн гэж наран намайг үнсүүлэгч дөрөв хүрсэн аав сүүд эсэж туссан хоёр халуун уу сүүдрээс хүрэл хандж ирсэн жи аавдан тэнгэр та аав сайхан цацлыг өргөё гэрээ 2004 оноос хойш надаа ингээд холбоотой байгаа. Хүмүүс зурж өнгөрөх нь ерөөлөд ингээл найзлсан маань бүр тэрнээс дээш ерөөлөдөг байх гэж боддог. Тэгээд найзын маань амжилт минийх юм шиг баярлдаг. Бараг номоо эхлээд авахт нь очиж чадаагүй завгүй байсан амар өөртөө ингээ гэмтэй юм шиг санагдсан. Тэгээд энэ бол зөвхөн эхлэл гэж бүх хүн хэлж байгаа мэдээж эхлэл чи зоригтой байж чадлаа. Тийм. Оюун ухаан дотроо тунгаас нь тэр бүхнийг цаасан дээр буулгаад хүний өмнө дэлгэрнэ гэдэг бол гайхамшигтай бүр. Үнэхээр тэгэхээр төрүүлээд гараад ирсэндээ гимшээдээ тэсээгүй шүү уучлаарай. Тэгээд ээжт нь маш том баяр хүргэе, ахт нь баяр хүргэе. Энд хүрэлцэж ирсэн бүх хүмүүс чамд сэтгэл төрсдөг. Тэгэхээр тийм болохоор өнөөдөр энэ даа тэгээд хатнаадаа баярлалаа. Баяр сайхан хөдөлт юм баг амталтайгаар баяр тарж байгаа тийм. Тэгэхээр бүх хүмүүс хамгийн сайн сайхныг хүсье, аз жаргалыг хүсье. Гайхамшигтай дээдийн дээд бүхнийг хүсье. Тэгээд найзынхаа цаас цаашдын том уран бүтээлүүдэд чиний тоглосон найруулж байгаа кино тоглоход би шивээс хийхгүй яваад байгаа шүү. Найзаа кино тоглохмаар тэгээд бүх хүмүүст баярлалаа. Найзын маань төлөө сэтгэл төрсөж байгаа. Энэ цэцэг бариад чамд тоглоод зогсож байгаа бүх хүмүүс найзынхаа өмнөөс хайртай шүү. Та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсье. Тэгээд найздаа Тэнгэрээс дээш том амжилттай хүсье. За найздаа баярлалаа. За хоолойг сонсож байгаа юм шүү дээ.
За тэгээд туу удахгүй манай хоёр ч бас нэлээд маш олон жилийн гоё нөхөрлөл байгаа юм байна. За бид бол бас энэ мэрэгжил нэгтэй салбар нэгтэй учраас их сайхан найзуудаа. Тэг кинонд нь бас дүр гарч байгаа юм байна. Жижигхэн бас нэг тэр болонд нэг хэсэг байвал намайг бас бодож байгаарай. Яг кинонд бол би өөрөө бас их хайртай хүн юм байгаамаа. Тэгээд мэрэгжлийн миний зөвшөөрөг учраас бас кинонд нэг төдийлд нэг ороод байдаг юм. Тэгээд бас ийм гоё кино салбарын найзтай босондоо маш их баяртай байгаа. Тэгээд хожим хойнд бас бидний орон ч гэсэн гоё уран бүтээлийн гоё нөхөрлөл, гоё үйл хэрэг болох байхаа гэж би бас хувьдаа өчүүхэн горилж байна. За өмчлөө дахиад бас хүрэлцэн ирсэн зочид та бүхэн сэтгэл хэлэх хүн байвал яг одоо бас гарч ирээд энэ тайзнаас сэтгэлдээ сайхан илэрхийлье. За хаалтаа сайхан ижийн гараад ирлээ. За бүгдээ нэг сайхан алга ташлтыг бэлгэлье. Номын цагаан буян дэлгэр болтгоё гэдэг сайхан. Хорэ сайхан байна. Ингээд гайхамшигтай байна. За тэгээд өнөөдрийн энэхүү энэ сайхан уран бүтээлийн нээлт үйл ажиллагаа маш сайхан үргэлжилж байна. За тэгээд манай Ариунагийн маань гэр бүлээс бас мундаг сайхан уран бүтээлж эрхэм сайхан нэг сайхан ах байна. Сайхан өөрийн Монгол түмэндээ олон сайхан өөрийн уран бүтээлийг үргэж, хүндлэгдэж хайрлаж яваа эрхэм гавьяад хамтдаа энэ тайзнаас бас нэг сайхан уран бүтээлийг хүргэх байхаа гэж бодож байна. Та бүхнийхээ халуун сайхан арга ташилтаар Монгол Улсын гавьяа жүжигчин Дуучин Балбаатар ахыг энэ тайзнаа хүргэх. Өнөөдрийн дэврийг жигүүр зөвсөн хэрмэн номныхаа нээлтийг хийж байгаа Ариуна дүүгээ баяр хүргэе. Энэ төрөлцсөн гэр бүл ахын дүүс найз нөхдөс баярын дүүгээ зөвшөөрье. Гэт хавьд номын цагаан буян хүргэлж дэлгэрч явахны ерөөл өгч Дорны нэг ярууны бигцэн яваа удамгийн шүлэг Батмын хөгжин ий хаан төрөөгүй дуугаар альбомын шийдэн байна.
За баярлалаа. Гэтэл бүгдээ бас одоо энэхүү номын нээлтэнд бас одоо чөлөөтэй бас сайхан байгаасаа гэдэг тавтыг бас боломж таарал бас өөрөөр бүжиглээч гэж тавтандээ бас тавтыг сайн мэдих аяны шууд бүх тавтандээ зориулъя. За маш их баярлалаа. Ямар гоё юм. Өнөөдрийн энэхүү уран бүтээлийн нээлт маш сайхан болж байна. Тэгээд сайхан аялгаа бишгээ өргөсөн
Монгол улсын даваа жүжигч Батбаатар ахтай маш их баярлалаа. Танд уран бүтээлийн хамгийн сайхан амжилтыг хүсье өрөө, эрүүл мэндийг хүсье өрөө. Бид нэг сайхан хадгалж ажилладаг үлдээнийа. Сэтгэл хөдлөс ийм сайхан өдөр байна. За тэгсэн чинь ингэж шүү. Манай Ариунагийн маань бас дотны сайхан найз, оюутан цаг тохоо нийлүүлэн суралцж явсан амьдралын бас нэг сайхан найз гэрлээ. За сэтгэл их дордолсон тийм учраас их сайхан айдууны мэдлэгээ дэвшүүлье. Сима нэг хаттай гэрлэгийн тайзнаа утга авцгаая. Баярлалаа. Ариунатга анх жүжигчний ангид нэгдүгээр курсын охид хүүгүүд анх нэг ангид ороод танилцчихсан. Тэр цагаас хойш өдийг хүртэл нөхөрлөж байгаа. Өнөөдөр манай нэгдүгээр курсд тосож авсан багш маань Сүхэ багш манаас ирсэн байна. Багштай баярлалаа. Тэгээд бидний зүгээс мэдчилгээ төвшүүлж байгаа миний найз өнөөдөр одоо өөр шимийнхэн дөнгөж амталгаа болж юм гэж бодож байна. Тийм болохоор цаашид уран бүтээлийн төрөл зогсохгүй байхаа гэж хүсэж байна. Найздаа уулын хоолойж байгаа асуудал байгаа. Би орчуулгын киноны дуу оруулагч жүжигчин мэргэжилтэй хүн 2005 оноос хойш энэ чиглэлээр ажиллаж байгаа. Тэгээ бас хоолойгоос үүдсэн байж дуултаа байгаа. За надтай хамт талаараа найзын сайхан дуу найздаа зориулъя. Ажил амьдралд нь сайн сайхныг хүсье. Эрдмийн оргил хязгааргүй шүү дүүмэн өөрийн сансан бүх зүйлээ хийж бүтээхийн төлөө үргэлж тэмүүлэл эрч хүчтэй байгаарай гэсэн энэ сайхан өрөөлийг өргөн дэвшүүлсэн байна. За хоногчтой өрөөлийг аль цагаан сайн сайхан бүхнийг хүссэн өрөөё. Өнөөдрийн энэ сайхан айлтны үйл ажиллагаа бол сэтгэл тогтоосон олон сайхан орон хүчээр дүүрэн байна. За мэдээж хэрэг энэхүү жигүүр ургуулж өгсөн тэрмэн хэмээх энэхүү намын өмнөх үгийг бичсэн эрхэм дөрөв одоо ад хэмжээний эрхэн дээр өгөх байсан. Тэгээд сая бас ирсэн гэж дуулаа. Одоо хизээч сураад дуустгүй юм найруулагчийн задгуурыг сонгосон юм нэмэгтэй одоо гайхалтай юм нэмэгтэй байна гэж бод төлөвлөд өгсөн. Тэр уран бүтээлийн зам мөрөөр учирсан. Түүний анхны уран бүтээл болох яг гэвэл одоо уран сайхны кинод авторын ийм зүйлүүд нь араараас гарах байхаа гэж би хувьдаа боддог. За альва кино болон ер нь уран бүтээл контентын их сайн зохиол байх
ёстой. Маш сайн зохиол байх ёстой. Энэ номыг одоо хэвлэгдэн гарахаас өмнө уншсан цөөхөн хүний нэг нь бол би сайн ном боллоо гэж хэлэхгүй. Сайн номыг хүн маш олон жил төрөөсний дараа хийдэг. Сайн эхлэл болсон гэж би бардам хэлж байна. Тийм учраас сайн эхлэлийг сайн чамбай тавиад монгол хэл, уран зохиол аль ертөнцид ямар өнцгөр дуурж болохгүй өөрийн гэсэн тод гэрлийг өөртөө авах тэр эрхийг өгөөсэй гэж бодож байна. Яагаад гэвэл энэ анхны ном болон 1, 2, 3 дахь номыг биччихэд хүн зохиолч болдоггүй юм. Сайн найруулагч болохын үндсэн сайн зохиолоос эхлэлдээ өөрийн бодсон зүйлээ дураараа сэтгэл эрхчлөөг авч ийна гэдэг бол маш олон өөр төрлийн уран бүтээлүүдээр өөрийгөө сорих маш том гарааны эхлэл гэж би хувьдаа дүгнсэн. Тийм ч учраас өмтгөл өвдөр нь магтыг бол би зориогүй. Анх уулзахад яг энэ номын нэршгээ жигүүр уурчихсан тэр жигүүрээ хэрхэн ивэх тэр өндөрт гараад тэр өндрөөс хэрхэн шунгах энэ олон бодлыг тээсэн хүн надтай уулзчихсан. Үүнээс хойш маш олон зам жимийн амьдралын олон урсгал даваа нухчаад туулсан ч гэсэн энэ чиг баримжаа алдаагүй байна гэдэг бол зөвхөн уран зохиол нэг удаагийн номоор хэмжиж болох агуулмж биш юм шиг санагцаа. Ингээд эрхэм дүүдээ цаашдынх нь уран бүтээл өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. За хашиг барилаа энэ сарын уран бүтээлийн өмнөг үгийг бичиж олон үн цэнтэй тэр зөвлөгөө өгч дээрэс нь нөгөө дөрвч нөгөө утас зохиол явуулсан гэж байгаа. нөгөө гол эцэг хэд хийж байгаа байхгүй тийм. Би чамд нэг дугаар өгье гэдэг өгөөд өгдөг тийм ээ. За танд бас Монголын зохиолчдын эвлэлийн шагнал зохиолч Яруу найрагч Норд Сүрэнгийн Отгон цагаан танд хамгийн сайн амжилтыг хүсье өрөөё. Эрүүл их сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За ийхүү өнөөдрийн бэлэгдсэн энэ сайхан өдөр номын цагаан энэ хөрмөнд хүрэлцэн ирсэн эрхэм зочид та бүхэндээ чин сэтгэлийн талархлыг дахин өөд өргөн дэвшүүлж байна. Би бүхний хүсэл хүлээсэн цаг үе ийхүү хүрэлцэн ирлээ. Та бүхний гар дээр жигүүр ургуулж өгсөн тэрмэн хэмээх энэ сайхан гамшигтай уран бүтээл та бүхний гар дээр очиход бэлэн болсон байна. Ингээд уг номын зохиолч Батболдын ариун сайхныг энэ тайлснаа. За гүн утгагүй азхур номын нэгдүгээр зарагдах юм байна шүү. За дээрэс нь өөртөө бас холбогдож энэхүү номыг авах юм байна. Тэгээд энд бас хөтлөгчийн зүгээс нэг зүйлийг та бүхэндээ уриалъя. Залуу хүн бас энэ анхны одоо ном болж байна. Цаашдын зохиолч хүний уран бүтээлч хүний нэг жигүүр бас юу байдгүй гэхээр та бүхний дэмжлэг байдаг шүү. Энэ сайхан зохиолыг та бүхэн хувьдөө өөрсдийнхөө хэмжээнд цааш маш сайхан түгээн дэлгэрүүлж өгөөрэй гэж та бүхнээсээ хичээнгүүдээ хүсье. Ингээд та бүхнийг тайсан хүргэнэ. За, бодлоо уултаа хийцгээ очиж. Бодлоо яахгүй. Ариусгийн зураад бодлоо уултаа хийв. Би цэцгээ өгсөн шүү дээ. За, одоо яах вэ? Тэгээд намаа аваач. Цэцгээ яах юм бэ гэж. Шалтай би ирсэн. Зүгээр ч одоо цэцгээ гараад аваач сүлд өгсөн юм чаа. За, авахаа авъя. За. За.
Оо, товд уйлж байгаа. Би нөгөө нэг блогны бичлэг хийх ажилдаа бас кастингаа мартсан байна. Би баримтанд даалгаар орж штэ. Авсан шүү гэдэг. Тэсгээ зэрүүлдэг. Их чинь гэл зургаад авч байгаа гэж. Дэвчи шүү. Намайг зарсан одоо ингээд
ягаад манараад ийна. 자. Байна. Баярлаа. Бүгд нь ямар их цэцэг аваа вэ би. Би чинь надаа.